Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр та бүхэндээ ус болон хүний биеийн талаарх сонирхолтой тоо баримтуудаас хүргэе. Нэгдсэн үндэсний байгууллагын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос хүн бүрийн өөрсдийн уун давхын хэрэгцээнд хүрэлцэх хэмжээтэй их үүсвэртэй ойр, боломжийн үнэтэй, аюулгүй, баталгаатай цэвэр усаар найдвартай хангагдах эрхтэй гэж заасан байдаг. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын унтны усны чанарын гарын авалгахад насанд хүрсэн хүн хоногт ойролцоогоор 2 литр усыг уух зайлшгүй шаардлагатай гэж зөвлөсөн байна. Бидний биед ус огт оролцоогүй хэсгийг олоход их хэцүү. Учир нь хүний биеийн бүх хэсэгт ус их бага хэмжээгээр хуримтлагдсан байдаг. Усны үндсэн үүрэг нь биеийн дулааныг зохицуулах, давсны тэнцвэрт байдлыг хадгалах, бодисын солилцоонд оролцох, эд эсийн бүтцийг үүсгэх, тусгаарлах, уусгагчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүний бие дэх ус 6-аас 7 хоногт бүрэн солигдож, эргэлдэж байдаг байна. Усны үндсэн найрлагыг тодорхойлох 6 элемент байдаг. Үүнд натр, калий, кальц, магний, хлор, сульфат, гидрокарбонатын ион ордог. Гидрокарбонатын ус нь хоол шингээх ач холбогдолтой байдаг бол хлор, йод нь бодисын солилцоог сайжруулах, кальц, сульфат нь ясны эд эсийг бэхжүүлэх, магний нь хүний оюун ухааныг стрессээс хамгаалах, тайвшруулах нөлөөтэй байдаг нь тогтоогдсон байдаг. Иймээс бид байнга цэвэршүүлсэн ус уух, хэд цэнгэг буюу 100 мг литрээс бага өдөржилттэй ус байнга хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Эрдэс багтаа ус нь хүний биед С аминдын багасах, давс усны солилцоо өөрчлөгдөх, тархины судас нарийсах, зүрхний болон бусад булчин сулрах, яс эврэх шиг үндсэн шалтгаан болдог. Монгол улсад унтны усанд агуулгадж байгаа эрдэсжилтийн хэмжээг 1000 мг/литр хүртэл байж болно гэж заадаг бөгөөд хүний биед хамгийн тохиромжтой эрдэсийн хэмжээ 200-аас 500 мг/литр байдаг байна. Усны талаарх сонирхолтой тоо мэдээллээс үзвэл байршил, өөхний хэмжээ, нас, хүйс зэрэг хүчин зүйлээс үл хамааран хүний биед дунджаар 55-аас 60% нь ус эзэлдэг байна. Хүүхэд анх төрөхдөө нийт биеийн жингийн 75% нь ус байдаг нь загастай төстэй. Харин нэг нас хүрэхдээ 65% хүртэл усны хэмжээ буурсан байдаг. Усан зөвхөн бидний цуснд байдаггүй бөгөөд насанд хүрэгчдийн тархи зүрхний бараг 4/3 нь ус байдаг. Энэ нь гадил жимсний чигийн хэмжээтэй тэнцдэг байна. Харин уушигны 83% нь ус бөгөөд энэ нь алюминий чигийн хэмжээтэй тэнцүү юм. Хүн амьтны яс хуурай юм шиг санагддаг. Гэхдээ түүний 31% нь ус агуулгаддаг байна. Бид бүхэн өдөр бүр хөлс, шээс, амьсгал зэргээр 2-аас 3 литр ус алдаж байдаг. Иймээс бид алдагдсан шингэнээ нөхөх зайлшгүй шаардлагатай. Усны төвшинг тэнцвэртэй байлгах нь шингэн алдалт, хэд шингэн алдалтаас зайлсхийхэд тусалдаг бөгөөд хэд бага ус хэрэглэх эсвэл хэтэрхий хэмжээний ус хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Иймээс бүгдээрээ эрүүл чирэг байхын тулд хэдийн хэмжээний ус хэрэглэх зайлшгүй шаардлагатайгаа мэддэг байх хэрэгтэй. Хүн өөрийн биеийн жингийн килограмм тутамд 30 мл ус уух хэрэгтэй байдаг. Энэ нь өдрийн хэмжээ бөгөөд насанд хүрсэн эрэгтэй хүнд энэ нь 2.5-аас 3.7 литр байдаг. Харин эмэгтэй хүнд ойролцоогоор 2-оос 2.7 литрийн хэмжээтэй байдаг байна. Хүнсний доторх ус бидний өдөр тутмын хэрэглээний усны 20%-ийг эзэлдэг. Гүзээлзэг нь, өргөст хэмх, цэцэгт байцаа гэх мэт жимсгэн хүнсний ногоо нь
90%-аас их хэмжээний усыг агуулдаг байх нэ. Иймээс бид нар өдөр тутмынхаа усны хэрэглээг тооцохдоо хүнсэн дэх усныхаа хэрэглээг бас давхар тооцох хэрэгтэй. Хүүхдүүдээ өнөөдрөөс эхлээд хандлагаа өөрчлөе. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр дахиж уулзцаая. Баяртай.